Өглөө минь. Миний хүмүүндэг сууж байгаа тийм ээ. Сэгсэчээ өсөн цэсгэр байгаа шүү миний үе. Өшин дөнгөж. Харин тийм дайжгүй царайтай болгоод гарахгүй тийм миний үг. За тэгээд хэдүүлээ гоё өглөөний цай хийж уучаад гарыг. Би бас дэлгүүрээс жижиг сажиг одоо аялдаа авч явах бэлтгэл ажлуудаа хийн гэж бодож байна. Тэгэхгүй бас цагийн тулгаад сандруул юм яах. Хэдүүлээ өнөөдөр гоё obviously одоо юу гэх сериал obviously гоё цутамж хийж таа юу гэдэг юм болоо. Нэрээ саяхан ингээд манайх энэ хайртай ус буцлагчаа алдсан. Миний энэ хайртай ус буцлагч эвдэрсэн. Би таад гоё түүхийг ярьж өгөө. Түүх нь амар инээдтэй заяа. Энэ ус буцлагч баг төгөлдөр битээр анх иргсэн цагаас хойш цуг байгаа заяа. Тэгээд яаж авсан бэ гэхлээр суглагаар авсан. Би анх шивэд ирээд тэгээд төгөлдрийн ээж аав нэг ажлын шинжил болоод тэгээд бит хоёр бас цуг яваад тэгсэн чинь нөгөө ажлынх нь суглаа суулуулна гэд тэгсэн чинь би мэдээж ажилтгүй юм шиг суглаага суулж болохгүй шүү дээ. Тэгсэн чинь аав нь за би суглахгүй чи миний оронд сугал гэд тэгээд би оронд нь суглаад тэгсэн чинь юм хоччтэй юм да. Юу хочсон бэ гэсэн чинь ус уцлагч хоцсон. Гэтэ ингэ надад амар гоё юм. Би амьдралтаа анх удаа тэгээ суглагаар юм хочж ийсэн. Тэгээд амар дурсамжтай, дусгалтай юм. Баггүй ус буцлагч ахгүй юу. Тэгээ битээр ингээд нэг гэрт ороод энэ ус буцлагчаа ингээ хэрэглээд тэгээ одоо ингэ капут. Хөлн түүх нь аягүй гоё байгаас тэ сонсохоор. Тэгээ би энэ ус буцлагчанд амар хайртай өнгө заавар дизайн ч ихсэн аягүй хөөх харагдаад байдаг. Наа байхад эвдрээгүй төгөлдөр байхад эвдэрсэн гэдэгсэн яаж эвдэрсэн юм бэ? Нөхөө яаж юм? Өчигөө яаж юм? Миний хөө. Томттой үзсэн юм. Тэний хүүдээ нэрээ витамин D-г нөх юм байна. Энд айгүй амар витамин D дуусч ийн гэдэг нөгөө нэг эмчтэн хэлчихээр цаанаасаа өгдөг юм байлээ. Тийм болохоор заавал сар болгон эсвэл дуус болгонд нь эмийн сангаас авах шаардлагагүй юм байлээ. Одоо ингээ битүүрийн идж байгаа юм руу ингээ дагуулж хараад ингээ зүтгээд бараг идэх гээд байгаа. Тэгээд эмчээс нь асуусан чинь өөрөө сонирхолтой байвал хүүхдүүд хүүж болно гэдэг юм байлээ шүү дээ. 4 сараас эхлээд. Гэхдээ мэдээж багаар шууд ороод биш. За хэдүүлээ гоё мача хийж үзье. Миний мачаг хаанаас авсан бэ гэдсэн нөгөө манай нэг Францаас авчирсан. Тэгээ нэг юм Франц инфлюенсер юм байна. Тэгээ өнгө нь амар гоё бас энэ ванили амттай гэсэн. Гэхдээ тэр нь амтдаг юм байлээ шүү. Хэрвээ авбал зүгээр ингийн лавмаар юм байлээ. За одоо за тэгээд сүүбээр энийг ашиглаад байгаа бариста oat drink vanilla гэдэг хэрвээ чихэртэй өмөр байвал энэ бүхээс авчвал дайжгүй байлээ. Гэхдээ яг хуу таргалуулна гэхдээ өвөл хэмжээ зүгээр тий. Би бол зүгээр ингийн сүүтэй удаг ус ахгүй юу. Тэгээд нэг удаа энэ сүүг амссан чинь бүр уумаар санагдаад болдоггүй. Тэгээд би мача мэдээж мөстэй уух дуртай. Та нар одоо энэ өнгийг хараарай зав амар гоё өнгөтэй. Тэгэж юу яриад байна нэр. Юу яриад байна гэж. Энэ ширэн дэсээ юм. Тэгэл 5 маа урднаа шууд.
За байны өрөөнд давтаа морил уулзаг ууцсан байна. Хэдүүлэгээс нүур амаа будаад гарыг нэг үнэ сайн унтчихлаа. Тэгээд ер нь өглөө ингээ ирчихээр манай хүүхд нэг 10-11 цаг үед ингээ унтах гэдэг байхгүй юу? Тэгээд сая унтах гад уурлаад исэн юм байна. Тэгээд бид хоёр гэртээ унтуулж байхдаа ингээ балкон дээр гараа унтуулцдаг. Тэгэхээр ингээ илүү агаартай тэгээд гоё тайван унтч чаддсан юм шиг санагддаг. Тэгэхгүй ингээд үлгээдээд орон дээр унтахаар ингээд хөлөө саваад эсвэл ингээд тухгүй байд юм уу сайн мэдгүй. Эсвэл ийм өөрийг нь хүрээлсэн ийм өөрийнхөө орчинд орох гэдэг юм шиг байна. Тэнгүүд тэрэгэн дээрээ ингээд ихтэй дулаахан комбинзонд ингээд ихтэй унтахаар айгу тухтаа унтдаг. Айгу удаан унтдаг. Одоо хэрвээ гайгүй бол өдөр 12-1 хүртэл унтна. Тэгээд янз дөө. Миний ус бүр амар унж байгаа юм араа. Хүүхд 4-5 сар үрээл ус унж эхэлдэг гэсэн яг үнэн л юм байна. Тэг ингээс миний хойх мох амар харагддаг болцсон. Ийм л байна. Та нарын шиг наваа ингээ бичлэгэндээ гэхээ болчих гэдэг байхгүй юу? Энэ болиё гэхээр яалтчгүй болж чадахгүй цаанаас юм рефлекс болцсон. Францд амьдардаг эсвэл Францд өссөн хүмүүс мэдэх бах. Францчууд ингээ ярьж байхдаа ингээд өгөхгүй юу? Тэгээд ингээд тэр нь бүр ингээд рефлекс болцсон. Ямар ч хүн ингээд сонсоод тэрддэг, Франц хүмүүс сонсоод тэрддэг. Гэхдээ манай монголчууд айгүй хэцүү юм шиг байна. Гэхдээ энийгээ засахыг хичээд чадна. Тэгээ бас юу хараа гэж бодсон. Black Friday юм чинь бас дэлгүүр хэсэг гэж бодсон. Гэтэ би эндээс нэг юм авахгүй Бангкокт очиод бараг юмнууд авъя гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэ бас цаг нь олдооч үгүй ч үү те. Тэгээд онгоцонд гоё өмсчих гоё биеийн тамирын сул хүмүүс харъя гэж бодож байгаа. Биеийн тамирын ч гэжтэй зөв гихт өмсдөг гоё сул юмнууд байдаг штэ. Тийм юмс гэж бодож байгаа. Нэрээ ингээд хөхүүл үедээ би өдөрт зөвхөн нэг л кофе, эсвэл нэг л юу яаж байгаа? Матча ууж байгаа. Хэрвээ ингээд кофений амттай зүйл уумаараа байвал би дандаа декаф авдаг. Одоо ингээд өвөл эхэлсэн чинь миний арьс тэгээд өсөнд айгүй их чийгшил хэрэгтэй байгаа. Би юм жижигхэн өвд харагчтай байхгүй юу дөрүүлж юм. Тэгээд тэрийг яагаад болохгүй байх юм? Ямар сонирхолтой машин дунд гац юм баг та. Нэрээ ингээд ээж болцсон чинь ер нь би шал өөр болдго юм байна. Би зүгээр ингээд төрөөл хэдэн сар гам барайл болчт юм ах гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь сая хэдхэн хоногийн өмнө би ингээд гараад тэгээд нар буучхаар ер нь айгүй хүүтэн болчтой байхгүй юу. Гадаа нэг би 5 минут л малгаагүй байсан уу. Малгай залгаа өмсөөгөө нэг 5 минут алхаад тэгээ амар салхитай хахаар за малгай өмсөх ёстой юм байна гээд тэгээ малгайгаа өмсөхгүй юу би уулна. Тэгээд гэртээ ирээд бэжсэн чинь гинт толгой өвдөөд доктор муухай оргоод ингээд яг ханаад өрөх гэж байгаа юм шиг ингээд толгой бүр энэ тэнэг өвдөөдсэн заяа амар хэцүү. Тэгээ би ингээд гайхаа яац юм бол даарц юм бахтаа гэ гайхаа. Төгөлдөг намаа зайгаа залхаа өгсөхгүй яасан. Даарцсан байж тээ чи ханаад өрөх гэдэг нь штэ гэл. Тэгэл гэс би нөгөө нэг тэмээний нөгөө нэг хормон байлаа. Тэрнээс халааж уугаад тэмээнийг инээ нөгөө нэг та нар ойлгож байгаа эцтэй ямар юм ярьж байгааг. Тэгээ тэрнээс халааж уугаа жоох уудаад тэгээ буцаад ирсэн чинь толгой айгу болцсон байсан. Тэгээд яана ингээд малгай залгаагүй юм явуулах юм байна гэж бодсон. Яг л би ингээд үйл мөвөл ерөөсөө малгай залгаа өмсөхгүй ингээд өвчдөг байхгүй юу? Түрүү жил мэлж гисэн ингээл нэг тоохгүй ингээл яваал идэг байсан. Гэсэн чи энэ жил бол арай өөр юм байна. Бас өөрийгөө бүрэн зүгээр болсон гэж бодож болохгүй юм байна. Нэлэх биетэй хэвээр байгаа юм байна. За тэгээ тийм бэлгчихсэн юм аа. Иймэрхүү авчирнууд амар хөөрхөн байдаг шүү дээ. Энэ цэцгний. Нэг тэндээс очиж авсан дээр юм болов уу гэж бас бодлоо.
Ийм жижиг сажиг accessories харъя гэсэн чинь. Тэгээ хэдүүлээ гоё юмуд харж лээ. Гоё юм таарлах нь. The next day. Зяк бүгдээрээ сайн уу? Бид гурав одоо шинэ жилийн зах үзэх гээд явж байна. Тэгээд өнөөдөр хагас өдөр байгаа болохоор бас хүмүүс ихтэй байгаа бах, гэр бүлүүд зөндөө явж байгаа ах гэж бодож байна. Тэгээд шинэ жил болох чинь 12 сар гарсан бас гоё. Шинэ жилийн уур амьсгал гарсан газруудаар явж үзье гэж бодлоо. За тэгээд хэдүүлээ. Цуг байгаарай. Манай хүүхдийн дунтаад явж байна. За ингээл хамгийн наанаас нь ингээл хүмүүс зөндөө байгааг харж байна. За дэлгүүрүүд ямар ч гэсэн юм хөөрхөн шинэ жилийнх юмнуудыг гаргачих. Айгүй хөөрх харагдаж байна. Та нараас гайхаж иж магадгүй ямар харанхуй юм бэ? Ямар орой явж байгаа юм бэ гэж бодож магадгүй. Үгүй дөнгөж шивэдээ 5 цаг болж байна. 5:10 болж байна. Тэгээд одоо хэдүүлэг гоё зах юм үзье. Энэ юу нэг айгүй алдартай зах жуулчт муулчт ирвэл энэ шиг гэдэг. Тэгээ шинэ жил бол мэдээж Швед болон Скандинавиагийн орнууд бол өргөнөөр тэмдэглэгддэг. Хүүтэн оронд тэгээ гоё засмаас ордог болохоор айгүй кайфтай байдаг. Парис бол шинэ жил айгүй сонин шүү дээ. Ямар ч засгүй. Тэгээ бороотой. Тэгээ Парисын Christmas market нь илүү гоё. Гэтэ Парисын Christmas market нь илүү гоё, илүү том. За одоо ингэ харагдаж байна. Зөндөө хүмүүс энэ дотор нь явах ямар ч зай байхгүй. Гэтэ ингээд гоё харагдаж байна. За хэдүүлээ эхнээс нь явж үзье. Энэ болохоор жижигхэн нэг hot dog ундаа зардаг газар байна. Тэгээд ийм чихэрнүүд айгүйх зардаг. Сафран гэж хэлээс. Тэгээд эднийх айгуусаа ийм сафран гэдэг нэг юм амтлагчийг айгүй хэрэгэлдэг юм байлээ шинэ жилээр. Би тэнд нь амьд дургу. Нэг сонио ийм шиг амтагтаад байдаг юм. Гэтэ дуртай хүмүүс нь бол гоё юм байлээ. За тэгээ хажууд нь байдаг кофе шопууд бас юм чимэглэлээ ийсэн байна. Хажих нөгөө амралтын өдөр болохоор амар хүнтэй хараа. Oh my god. За энэ вафлыг авч үзье. Энийг ч авч ийн ингээд. За энэ вафл нь айгүй алдартай. Швед панкейк. Тэгээ энд гоё халуунаар нь гаргаж өгч ах шиг байна. Хэдүүлээ энийг авсч үзье. Помоги. Хэдүүлээ ийм халуун шоколад тэгээд вафл авлаа. Нийлээд 110 крон. Халуун шоколад яг тэгэл байдаг халуун шоколад. За тэгээд энэ вафл нь аягүй гоё. Өөртөө дөнгөж хийгээд гаргаж ирж байна. Тэр гоё crispy гоё юм. Би тэгээ шоколад соустайг нь авсан. Аа гоё. Яг харагдаж байгаа нь жоохон темирхүү ч гэсэн амтал гоё. За тэгээ халуун шоколад уугаад. Одоо л нэг шинэ жилийн нэг кайф vibe авч ийн гэх юм уу те. Ерөөсөө ингэ шинэ жил болж байгаа үг нь мэддэхгүй амир. Өнөн байсан. Чи ингэж үрж идэх юм уу? Nice. Гоё нөө. Би хацээ даяар. За идүүд өөр газар очиж уулзаа. За ийм сонирхолтой шинэ жилийн нөгөө нэг хөлмний мундаа гэдэг чинь шүү дээ. Ингээд багалчт юм байна. Би бас нэг амсъя гэж бодлоо. Амар чихэрлэг юм байна.
эцэний юм шиг хамттай юм байна. Тэгээ юу юм болоо? Гэж энэ үс. Энэ ихтэй халуунаар ууд юм болов хүүднэр ууд юм болов бас айгу сонирхолтой юм байна. Энийг амстай араа. Энэ айгу сонирхолтой юм. Тэгэхгүй амар сонир юм шиг. Энд бас өөр төрөл нь байна. Энэ пив шиг юм уу сонир. Thank you. Энэ нь архитай юм уу? Cheers манайхаа. Ичээрэ пив штэ. Ява. Амар муухай авттай. Квас шиг шүү нөө. Мэдгүй квасаас ч гэх юм байна. Ява шүү. Явах. Ажтэй грацтай юм уу? Грацтай юм. Градус байхгүй байна. Явах. Дөөрөө. Тэгээ шинэ жилийн юмнууд дээр бол угаасаа хүмүүс өөртөө хийж зардаг юмуд аягүй их зардаг юм байлээ. Энэ жишээд бод бяцлаг байна. Тэгээ энэ шилтэй юм нь юу юм бол арай? Аль талд зүгийн болж байгаа гэж. Сироп чеддер гинэ. Юуны? Бяцлагны сироп гэж ямар сонирхолтой юм. Иймэрхүү төрлийн мэдэх дуртай хүмүүс одоо үнэхээр гоё л харагдчихна. Би жоох иймэрхүү мэдэж чаддгүй болохоор нэг авах сэтгэл төрөхгүй байна. Танаа чи могоо юу вэ? Завсуу. Аа тийм могоо энэ те. Нөө Японы юу гэдэг шиг юу лээ? Японы нөгөө нэг загс байдагтай та нар ойлгож байгаа те. За тэгээ энд бас ийм тоглоом тоглуулж байна. Ийм тоглоом тоглуулад хочих юм бол тэр хойноога тэр том шоколадуудыг яадаг, бэлгэлдэг. Тэгээ тааны харж байгаа шлэн бүр хүмүүс амар их байна. Энд нэг юм доочрлоод байна. Нүүн доочрлоод байгаа юм болоо. Хэдүүлээ очиж харцгаая. Битээр бүр ингэж чигцэлтэж яваа. Төслийн өдрүүдээр л ирэх юм байна ер нь. Энэ бүр машин шиг тэрэгэж тараа. За энэ юунд очирлоод байгааг харъя хэмтүүлээ. Энд хүмүүс амар урт юмд очирлоод байна. Логинд орчих. Халуун майнд очирлоод байгаа юм байна. Бид юм бол энэ халуун майнд очиж байгаа юм байна. Шөө тэгэл бас гар хийцсэн юмнууд байсаа гэж зарч илээ. Одоо жишээлбэл энэ одоо хан манда эсвэл хаалгандаа өлгөдөг юм ногоон юм зарж байна. Энд болохоор гоё цай зарж байна. Тэгээс Christmas apple tea гэж зарж ах шиг байна. 30 крон гэд. Энд болохоор янз бүрийн spice зарж байна. Янз бүрийн амтлагч зарж байна. Бас юм модон хэрэглэл зарж байна. Үс санагдaltaй. Тэйгүү хөөрхөн ингээ эмээ өвөнөр ингээ юмаа зарж байгаа харахаараа хөөрхөн санагдаад байдгийн. Бас юм зарж байна. Хүмүүсээс авч амталж байна. Бас ханы мах. Эндөө юм зарж байна. Сайн байна уу? Йоо. Би чамайг хайгаа яваад хэлээс. Бигээс энэ яг таарч дүрээд. Нөгөө талаар гарах. За тэгээ. Ер нь дүүрэн хүн байна уу? Энэ айгу хөөрхөн газар байна. Энэ гоё юм. Шведийн алтартай морь байна. Гар хийцэн юмнууд айгу зарж байна. За тэгээд хуучин утцсан мод нэг сүртэй мод биш. Зүгээр ингээл мод авчраад ирнэ гэдэг тавьсан байна. Тэгэхээр Хөөсөн шиг зарж. хөөсөн. Энэ нараа хоньны идлүүд зарж байна. Носын идлүүд бас зарж байна. Хөвсгөлд явахаараас юм юмнууд байдаг тий. Хөвсгөлд явахаар. Тий. Тэгээс юм ноолоор юмнууд нь бодол бас ноолоор хийдэг байлгүй. Энэ ямар сонирм алгаа нь. Энд бас өмсөж болох юм байна. Би нэг малгай өмсөж үзтiin юм уу? Би энэ Вау. Хараа. Амар зүг. Амар гоё юм шүү аа. Хэд гэж юм? Орс үг шиг л. Ямар харагдаж байна манайхаа гоё юу? Зогсож байна. Энэ бас айгүй гоё дудлах юм байна. Би та нарт харуулъя. Харуулъя.
Нэг харагдаж байна. Хүүе ямар сонирхолтой юм амар гоё. Авчмаар юм шиг гоё. How much is this? 650. Okay. 650 гинэ. Амар үнэтэй юм аа манайха 650 крон гэдэг чинь Монгол мөнгөөр нэг арай 650 крон чи хэд их вэ? 650 крон ч байж таа. 250 мянга. 250 мянга гинэ. Тэгэхээр яг үнэндээ тохирсон ч юм уу? Гэтэл жоохон үнэтэй. За энд гоё юм юу яаж байна? Лаанууд зарч байна. Мөсөн бөмбөлөг шиг лаа байна. За энд юу вэ? Оо энд амар гоё аягнууд хийж ах шиг байна. Аягны төрөл зарж байна. Вау. Нэг араа ямар хөөрх юм бэ? Шаазын эдлүүд зарж байна. Тийм шинэ жилийн юутай. Энэ ястай гоё юм аа. Өөрсдөө л хийдэг юм шиг байна. Тийм лаа тавьдаг юм бүр хөөрх юм байна. Энэ ястай хөөрх юм байна. Энд матча зарж байгаа ээж бол айгүй хөөрх юм байна. 250 үнэн бас дайжгүй юм байна. Шаазын эдл гэхэд. Nice. Тэр ингээл би нэ хаал. Тэнд явж. За юм шинэ жилээр зардаг самар байна. Энийг шинэ жил болгоноор л эздэг юм тий. Энд амс болох юм биш. Хей. Минараа юм. Хям шиг амтгатаад ах юм. Хямтай. Сонирхолтой хям шиг амттай байна. Юм сонио. Хям идэж байгаа шүү. Тэгсэн мөрөө чихэрлэг юм шиг. За ер нь тэгээд нэг иймэрхүү юмнууд байна дөө. Шинэ жилийн зах дээр. Ийм янз бүрийн гоё бас. Зүйлтнүүд байна. Иймэрхүү юм дуртай хүмүүс бол гоё л юм байна. Гоё өнгөлөг юмнууд байгаа юм байна. Эндээс юм гоё юмнууд байгаа юм байна. Энэ айгүй гоё. Энийг ингээд хүмүүс гоё цонхон дээр, ширээн дээрээ ингээд лаасаага тавьчихдаг юм байлээ. Гоё харагддаг юм байлээ. Хоёулаа нэг warm glog уучаа явах уу? Тийм үү? Яаж ч тийм халуун вайныг зарж байгаа хоёрхол газар байна. Хүмүүс амар юм оочтой байна. Энэ хоньны толгон болгоод жоох эвгүй харагдаж байна уу? Интерестэй юу гэх юм бэ? За энд их шоколад амсуулаад байх шиг байна. Бас өөртөө их шоколад юм шиг байна. Энэс айгүй хөөрх юм аа. Энэ жил модондоо үлгчхөөр. Ийм бас ийм шавраар хийсэн юм тийм. Шавар нөө мод. Энэ мод юм байна. Энэ нь болохоор шавраар хийсэн. Гэрээ гоёлж чимэл хүмүүст бол гоё л юм байна. За тэгээ ер нь ингээд тойроо дуусчлаа. Одоо нэг халуун глог олж уу гэж бодож байна. За бусад газрын ийм өвлийн Christmas-ийн маркетууд бэлэн мөнгө нэхэд байдаг. Жишээлбэл бид хоёр Бэлэгт явхад бэлэн мөнгө асуужсан, Парисахтаас асуужсан. Шведэд нөгөө бэлэн мөнгө хэрэгж болохгүй болохоор энэ бүх зүйлүүд нь картаар төлж гин. Тэгээ тэр нэг амар юм байна. Ер нь энд ч гэлтгүүд, дэлгүүрүүд, ресторанууд бэлэн мөнгө авахаа болцсон. Тэгээд картаараа л төлөө бичих юм амар. Ямар энэ World Wine ой гэсэн чараа брооч нь арай л амар юм байна. Бүр энд ирж ийн очрно. Тэгээд ингэж удаан очилмаагүй байгаа болохоор тэр хараад гэртээ ээж уулаа. Манад байгаа юм байна. Шууд халагаал өөхөх болно. Тийм болохоор хэдүүлээ явцгаая. Амар хөл хөдөлгөөнтэй байна. Гэтэ нэг ийм их болд юм байна. Nice. Бүрхэн байгааз. Маркус колахит. Гоё сууж, айгу гоё ресторант, бод идэхээ сууж байна. За нэг иймэрхүү байна. Тэгээд шинэ жилээр гоё цас мастад бол өнхөн тасарсан байдаг амар гоё цагаан өгтэй. Яг ингэ шинэ жилийн уур амьсгал vibe ороод. Өнөөдөр амар гоё дулаахан байна. Тэгээд бид гурав үрж ирлээ.
За тэгээ шинэ жилээр эднэр бол иймэрхүү юм хараа загастай, төмстэй. Эсвэл юм котлет идэж гин. Эсвэл юм шницл идэж гин. Эсвэл нөгөө нэг далайн хавчилуу тэрнтэй юм талах. Би тэгээ нэг влогороо бас шивэдийн эд хэмний талаараас харуулсан. Үдсэн хүмүүс байвал мэдж байгаа бах. Юу хийж байна? Ийм дээр үе. Уцаар ярьж байна. Ахаа, алаараа дотдох юм арай. Энэ нэг юу зүрх хасаадаг юм ашиг юм дахиж. Имчлийн Nice. Цэсний орно. Тийм байна. Дээр үе юм. Цэсний бүүт. Rix телефон гинэ. За цодоо тэгээд тэр байшингуудаас гараад доошлохоор нөгөө нэг устай ойрхон болохоор амар салхилж эхэлж байна. За ингээ бид гурав гэрийн зүг явъя да. Вау амар хэлхтэй байна. Бай бай. Тэр уртлынхан диско автобус байна. Энэ бас диско автобус. Диско автобус явж байна шүү. Араас тийм байна. Уртлынхан бүр амар заадаг. Даар дүүмхтэй тийм. Юу юм шүү дээ. Дотроос алж байгаа хүмүүс. Нэрээ тийм. Гоё юм те. Залуучууд л явж байгаа хта. Эсвэл жуулч нууц. Энэ уртлын ирэлттэй бодсон гэдэг шүү. Lisa.